Тэр сая хийгдэж явж байгааг ойлгох нь буруу шүү. Та нар эдийн засаг хөгжлийн яам энэ улс одоо хуучнаар бол төлгөөний комисчтэй та нар энэ улсын төлөвлөлтийг та нар хийж байгаа усуд байхгүй юу? Бүх юм уу яг тодорхой хариулж явах хэрэгтэй, мэдчих хэрэгтэй. Тэр оюу толгоогоор тэзүү хийгдэж байгаа асуудал чинь бол тусдаа асуудал. Миний асуугаад байгаа асуулт чинь болохоор 25 он төлөвлөсөн 17 оны 17.9 тэрбумаар тэр 6 дугаар заалт буюу одоо төсвийн тогтвортой байдлын зөвлөөс өгсөн дүгнэлтийн 6 дугаар заалтыг би яриад байна л да. 17.9 тэрбумаар яг юу хийж яана вэ гэж асууад байгаа байхгүй юу? Одоо 25 он төсвөлсөн үе чинь жил нь хагасаа орчиж байна. Энэ хэрлэн тонн усан зохицолбор дээр тэр 7.6 тэрбум гэж тавьсан байгаа. Тэрүүгээр юу хийснийг асуугаад байна шүү дээ. 25 оны төсөвтөр хэрэгжээд явж байгаа юм гэдэг хаа чи одоо тэгж ойлгож байгаа гэж хариулж идэж болохгүй шүү дээ. Тэр нь хэрэгжиж байгаа мó үгүй юу гэж асуугаад байгаа юм байна шүү дээ. За хоёр. За би яг энэ хэрэгжилтийн гүйцэтгэлийн байдлыг танд мэдээлэл аваад өгье. Энэ 17 онд таны 17.9 биш 25 онд төр хувийн түншлэлээр 17.9 26 онд 13.5 санхүүжилт төлөвлөгдөөд явж байгаа. Тэгээ энийх яг хэрэгжилт яг төслийнхэн юу хэрэгжилт санхүүжилтийн задаргаа болон бүх мэдээллийг танд бичгээр өргүүлье.